Ханидан суугаад 44 жил болж байгаа нийслэлийн шилдэг нэгэн гэр бүлийг бид их хотын соёл зөрхөөр нэрлэж байна. Олон жил хил даган амьдарсан Монгол улсын гавьяа төрөлгчн Самдан Довжид гэр бүлийнхээ хүнтэй хамт хүслээ биелүүлж тэтгэр суугаад мөрөөдлөн байшингаа барьжээ. 1993-оос эхлэн гэр бүлийн хоёр ширхэг хатаасагдуулж өөрсдийн мөрөөдлөн байшингаа барих суурин тавьсан байна. Монгол улсын гавьяат барилгачин Самдан Довжидын гэр бүл ажил үүргээ гүйцэтгэн хил даган олон жил амьдарчээ. Залуу наснаасаа эхлэн ой шиг их модтой, цэцэг жимсээр хүрээлүүлсэн амны орон сууцтай болох мөрөөдөлтөө тэд 10 жилийн өмнө хүрчээ. Байшин дотор жижигхэн байшин бариад тэрүүндээ ингээд цахилгаан савн тавьсан байхгүй. Одоо цахилгаан савн ийм тэгээд энэ удирдлагын аппаратны нэг дээш нь доош нь тавьчихна. Тэгээл энэ савнж ажиллаж байна. Одоо энэ жолоогаа халаачин тэгээд энэ дээрээ сууж. Тэгээ энэ хажууд нөгөө дүүштэй энэ. Тэгэл гарч ирээд дүүшэндээ орч. Тэгээ ямар ч одоо савнаас дутахгүй хэдэн градус ч болгож болно. Тийм юм байна. 7 хоноод нэг 14 хоноо ч юм уу хаяа нэг саундаа суун. Гэр хороолдыг чинь байшин оруулал болгож болох байхгүй юу? Жишээлбэл өөрийнхөө дуртай байшин, жоохон байшин бариад тэгэл тэр гадна талаар нь мод содоо тариал зүлэгжүүлээл ингээл жишээлбэл 40 сая төгрөгөөр нэг орон сууцны урдчилгаа өгнөгээл хүлээгээр 7-8 жил болж явахаар тэр 40 сая төгрөгөөр нэг газар аваад тэгэл тэрүүн дээрээ ингээд ногоо мод сод тариал жимс тариал ингээд ирэхээр чинь тэр чинь жинхэнэ амьдрал нь гоё, сайхан, нөгөөт мөрөөдөлтэй, хөдөлмөртэй, ажилтай. Одоо энэ хашаан дотор чи ерөөсөө зүгээр сууна гэж байдгүй шүү дээ. Залхуурна гэж байхгүй. Ерөөсөө төрхөн гараал за өнөөдөр тэрийг хийчлээ. За маргааш тийм хийн шиг бол орой олж ихтэй тийм бодож очиж байгаа байхгүй. За энэ доогоор бол одоо манай гэр халж эхлэх гэсэн үг шүү дээ. Энэ бол ухаалаг өөрөө ингээд температураа тохируулаад тавьчихна. Манайх бол одоо эхний шатанда энэ газ гомын аппаратыг өөртөө тавьсан. За байгаль орчинд ингээд мэдээж хэрэг утаа тариад байхгүй болохоор ойр орчин нийслэл одоо нэмэр болж байгаа гэж өөрөө бас тооцоолоод байгаа. Эдний гэр бүл хашаанда 30 төрлийн 300-аад мод тарьсан. Улаан соёл, зэрлэг сонгон, үхрийнүүд, мойл, чацархан зэргийг тариалж хүнсэндээ хэрэглэж 2 хүүхэдтэй ч үлгэрлэж байна. Хүн хичээхэл юм бол тэг зууны 7 га газрын үнцэнд өгөөж их юма гэдгийг хэлж байна. Зомбол помидороо тариад тэгээд помидорны шүүсийг өөртөө микстердэл шүүсийн шахаал тэгэл ууж хэрэглэн шүү дээ. Хүн ер нь хийх гэх юм бол юу ч хийж чадж байгаа юм чинь. Одоо тэтгэврт гарсан 2 хөгшин 10 жил ажиллаад ийм одоо орчин бүрдүүлсэн юм чинь. Одооний залуучууд бол битээрээс илүү одоо ургамал ногоог яаж тарих уу, яавал гоё тарих уу, ямар ургамлыг тарих уу гэдэг битрээс илүү одоо энэ мэдээлэл технологи хөгжсөн үед бол хаанаас ч олоод авчих шүү дээ. Тэгээ би бол өөр шинэ жил болохоор зэрэг гацууруудаа чимхэж маш мөрөөддөг аахгүй юу. Тэгээ эхлээд нэгийг чимдэг гэж гад одоо 5 гацраа тавлан гин чимэн. Өвөл болохоор жинхэнэ амьд мод шүү дээ энэ чинь. Тэгээд энэгээ чимээ дээр нь гэрлийн насаагаад одоо тэрүүндээ маш их байсан да. Тэгээд одоо цонхоор орой ингээд харанхуй болгоод энэ чинь бүх гэрэл насгаар цонхоор хараад зогсон жоохон хүчиг. Хөдөлгөөн их болдгийг шүү дээ. Хашаанд ч одоо ингээд ногоо зүлэг тариад ингээд яваад ирэхээр ч хүнжсэн мөнгөний хөдөлгөөнтэй байдаг учраас ер нь барагтаа олны хөвдөхгүй шүү. Таны бодлоор их хотын соёлч өрөх гэж хэн бэ? Ажилсгал байх хэрэгтэй. Зүтгээд байвал юмд хүрэн шүү. Монгол бол одоохондоо Монгол улсын газар шороо ус ургамал гэдэг бол агуу эд шүү дээ. Зөвхөн тэрнийг дэмжиж тэрнийг додомдож ажиллах хэрэгтэй гэж одоо ингэж хэлмээр. Тэгвэл одоо их хотын соёлтой өрөх болохын хажуугаар их хот нь ч соёлтой хот болно доо.